Сайн байцгаана уу. Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтийн харилцаа албанаас бэлтгэн хүргэдэг Про подкастын 175 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Өнөөдрийн зочин Багнуур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Бацалбаа оролцож байна. Өдрийн мэнд хүргэе. За танд болон подкастын үзэгч нарт энэ өдрийн мэнд хүргэе. За бидний харилцах сэдв гэр бүлийн хүчирхийлэл. За энэ төрлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх гэдэг энэ сэдвийн хүрээнд явагдана. Тэгэхээр юуны төрөнд Багнуур дүүргийн прокурорын газраас за гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн эсрэг энэ гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор EVE гээд нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн байна шүү дээ. Яагаад юу энэ аяныг зохион байгуулах болов? Танаа одоо Багнуур дүүргийн нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмтэрэг зөрчлөөр нь хэр их үлдэгдэж байгаа юм бэ? За Багнуур дүүргийн прокурорын газраас бол 2024 оны 8 дугаар сарын байдлаар гэмтэрэг зөрчлийн шалтгаан нөхцөлийг ер нь судалж үзсэн. За дийлэнх нь юу юм бэ? За шалтгаан нөхцөл нь юу юм бэ гэдгийг тогтоох зорилгоор. За энэ судалгаагаар бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил энэ онд 83 буюу нийт зөрчлийнхөө 15.4%-ийг эзэлж байсан. За энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад за 18.4% өссөн. За дүүргийн прокурорын зүгээс бол энэ төрлийн зөрчлүүд нь бол жил ирэх тусам за цааш та өсөх хандлагатай байна гэсэн дүгнэлтийг хийгээд байж байгаа. За гэмтэргийн хувьд бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмтэрэг за нийт тэргийнхаа 9.4%-ийг эзэлж байгаа. За гэр бүлийн хүчирхийллийн хувьд бол гэр бүлийн хүчирхийллийг үйлдэхдээ за хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэх зөрчлүүдийг бас нэлээдгүй гаргаад байгаа. Тэгэхээр энэ гэр бүлийн хүчирхийллээс болж хүүхэд тохироод байна гэсэн ийм асуудлыг бол хөндөж гаргаж ирсэн. Тэгэхээр энэ төрлийн гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр за мөн Багнуур дүүргийн иргэдтэй хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, за хууль эрх зүйн талаар сурчлан таниулах, за мөн дүүргийнхаа иргэдийг за EVE эерэг хандлагыг ер нь төлөвшүүлэх зорилгоор EVE аяныг за 2024 оны 9 сарын 9-ний өдрөөс 1 сарын хугацаанд зохион байгуулад байж байгаа. За энэ аяныхаа хүрээнд бол Багнуур дүүргийн за төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран за зарим нэг ажлуудыг бол эхлүүлээд үе шаттай явж байгаа. Эрүүл мэндийн эсрэг энэ гэмтэрэг зөрчлийн гаралтайс ямар байсан бэ? Энэ аянтай бас холбогдож байгаа ах тийм ээ. За эрүүл мэндийн хүний эрүүл мэндэд халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг бол бас Багнуур дүүргийн хэмжээнд дийлэнх хувийг эзэлж байсан. Нийт тэргийнхаа 50%-ийг эзэлж байгаа юм тоо зүйлтэй. Тэгэхээр бидний зүгээс энэ гэр бүлийн хүчирхийлэл, за хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг, за хүүхдийн эрхийг зөрчих, эдгээр зөрчлүүд маань, зөрчил гэмтэргүүд маань цаашд өсөх хандлагатай байна гэсэн тоо судалгаа гаргаж, за энэ хүү EVE эерэг хандлагыг төлөвшүүлье гэсэн аяныг бол эхлүүлсэн. Тэгэхээр хоёлаас детальчлаад яриа л да. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр хүмүүс маш өрхий утгаар нь ойлгоод байна л да тийм ээ. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл яг юу гэж ойлгох ёстой вэ? Яг бодитоор хяналт тавьдаг прокурорын хувьд те энэ төрлийн одоо гэмт хэрэгүүд танаа нутаг дэвсгэр дээр юу ямар байдлаар үлдэгдэж байна вэ? За гэр бүлийн хүчирхийлэл яг таны хэлдгээр маш олон янзаар үлдэгдэх. Үүний бол нийтлэг үлдэгдэх нь бол за бусдын бие талдах зөрчил дийлэнх юм үлдэгдэх. За тэгээд иргэдийн дунд бол нэг дашаа ойлголт байгаад байдаг. За би жишээн дээр тулгуурлан ярихад бол өмнө хамт амьдарч байсан за гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр хоёр за салаад 1 жил 2 жилийн хугацаа өнгөрдөг. За 2 3 жилийн дараа уулзаад бие биенийхээ бие талцсан тохиолдол байдаг. Тэгээд энэ асуудлыг маань цагдаагийн байгууллагаас шалгаад ирэхээр холбогдогчмоос маань бид хоёр гэр бүлийн харилцаатай хүмүүс биш ээ. Бид хоёр салаад ийм хугацаа өнгөрсөн байна гэдэг асуудал байдаг. Гэтэл энэ маань гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн дээр за хамт амьдарч байсан болон хамт амьдарч байгаад салсан хүмүүс нэгэн адил үйлчлэнэ гэдгийг иргэд маань сайн ойлгохгүй байдаг. За мөн бусдын бие талдах зөрчил байж байгаа. Энийг зөрчлийн тухай хуулийн 5.4 зүйлийн 4.4.1 зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох гэж зөвлөжсөн байдаг. Тэгэхээр энэ зодох гэдгийг маань иргэд за нүүрлүүнд зохих, өшөглөх, за ямарваа нэгэн байдлаар ингээд шууд утгаар нь ойлгодог. Гэтэл
Энэ маань гэр бүлийн хүчирхийллийн хууль зааснаар бол бус гэр бүлийн харилцаа буюу гэр бүлийн хамаарал буй харилцаа түүний биед халдсан тохиолдлыг хэлээд байгаа. Үүнд нь бол одоо алгадах, үснээс нь зулгаах, түлхэгч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлыг бол иргэд бол төдийлөн сайн ойлгодог. Тэгэхээр энэ одоо гэр бүлийн хүчирхийлэл ялангуяа эхнэр нөхөр хоёр гэр орондоо одоо хэрэлдэж муудалцлаа гэхэд дэрэгт нь хүүхэд байх юм бол хүүхдийн эрхийг зөрчилгээд давхар зүйлчлэгдэх ийм боломжтой байгаа шүү дээ. Энэ талаар бас тайлбарлаж өгөхгүй юу? Хүмүүс бас энэ талын мэдээлэлээс дутмаг юм шиг санагддаг. За гэр бүлийн хүчирхийлэл нь ерөнхийдөө олон шинжтэй. Нийтлэг жишээн дээр ярихад бол за гэр бүл маргаан хийдэг тийм үү? Гэртээ эрүүл маргаан хийхэд за бага насны хүүхдүүд нь дэрэгдэн байж байдаг. Хараа зогсож идэг. Тэгэхээр хэрвээ гэр бүлийн хүүхдийн эрхийг зөрчлөн зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэх зөрчилтэй ингэж хамт зүйлчлэгдэг хэд биш. Хоорондоо хэрүүл маргаан үүсэх, танхайрах, за бусдын бие талдах, за мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг эдгээр зөрчлүүд ер нь ямар ч зөрчлийг хүүхдийн дэргэд үйлдсэн бол одоо хүүхдийн эрхэд халдж байна гэсэн. Тангац гэр бүлийн хүчирхийлэлч биш байх нь шүү дээ. Хязгаарлагдахгүй. Танхайрах энэ нь бол ордог байх нь гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө л аянтайгаа холбогдох гэдэг юм л да тий. Гэр бүлийн хүчирхийлүүлдэг, хүний эрүүл мэндэд хохирол учруулах, за танхаарах зөрчлүүдийг хүртэл ингээд өөртөө сэргийлье. Ялангуяа хүүхдийн дэргэд битээ үлдээч гэдэг ийм одоо мессежийг олон нийтэд хүргэх зорилгоор хийж байгаа юм шүү дээ тий. Хоёулаа гэр бүлийн хүчирхийллийг ярьж байгаа хүмүүсийн дунд за ийм бас ойлголт байдаг л да. Удаа дараа дуудлага өгдөгөө хохирогч. Тэгсэн хэрнээсээ дуудлага мэдээллээсээ буцах тохиолдол байдаг. Тийм. Маш олон юм жишээнүүд байдаг байх л та. Энэ тохиолдолд яадаг вэ? Одоо гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болчлоо би гэж мэдээлэл өгсөн мөртлөөсөө мэдээллээсээ удаа дараа буцаад байх нь тэр хүмүүс хүнд нь яагаад ямар хохиролтой байд юм бэ? Талаар тайлбарлаж өгье. За энэ талаар энэ тохиолдлууд бас ерөнхийдөө нийтлэг гардаг. Энэ нь за гэр бүлийн альж гишүүн гэж болно хохирогч нь өөрийн нэр төрөө боддог. За нөхөр ч юм уу эхнэрээ ч юм уу уучилдаг. За энэ дахин энэ гэр бүлийн хүчирхийлэлд үйлдэх байхаа. За дахин миний бие талдахгүй байгаа гэсэн итгэлийг дотроо тээж уучилж өршөөдөг. Тэгээд цагдаагийн байгууллагт хандхаас татгалздаг. 1 удаатаа, 2 удаатаа. Ингэснээр энэ зөрчлийг дахин давтагдан гарах шалтгаан нөхцөл нь болгоод байгаа. Үүний нийтлэг жишээ нь бол яг нөхөр дээр жишээ авч ярихад бол нөхөр нь за эхнэрийнхээ бие талдаад яачдаг. Бид нь алдчихдаг. За тэгээд цагдаагийн байгууллагт дуудлага өгөхгүй ингээ уучлаад өнгөрөөчих. Гэтэл нөхөр нь бол эхнэрээ за энэ ингээд цагдаагийн байгууллагт ханддаггүй. За энэ ингэжлүүдийн гэсэн тийм ойлголтыг дотроо тээждэг бол хохирогч нь бол за дахиж ингэж бие талдахгүй баха. Дахиж миний бие талдахгүй би уучлалаа. За гэр бүлээ бүрэн бүтэн авч үлдээ гэдэг ч юм уу тиймэрхүү байр суурьтай байж байгаа талууд бас нэлээд гардаг ч гэж байна. Ингээ мэдээлэлээс буцаад байх нь хохирогчийн нэг эрх зүйн байдал бас доордох нэг үндэслэл болдог байх л та тийм ээ. Тэрийг тайлбарлавал ерөнхийдөө удаа дараа энийг нуун дарагдуулаад энийг одоо хаацайлгаж байдаг юм тиймэрхүү байдлаар өнгөрөөсөн тохиолдол энэ даамжран гарсан тохиолдолд гэр бүлийн хүчирхийлүүлдэг гэмтэрэг болдог. Бага насны хүүхдүүд хэрвээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон тохиолдолд нь хамгийн түрүүнд хаана хандах хэрэгтэй байдаг юм бэ? За бага насны хүүхэд энэ төрлийн ч бай ер нь бусад төрлийн гэмтэрэг зөрчилд холбогдсон тохиолдолд за цагдаагийн байгууллага за хэрвээ сургууль зурдаг бол нийгмийн ажилтан за ангийн багш за хэрвээ гэр бүлийн хүрээнд бол одоо хүүхдүүдийн сайн мэддэг 108 тусгай дугаарыг өгч байдаг. За мөн хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар эдгээр байгууллагуудад ер нь хандах боломжтой. За миний хувьд бол Баануур дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад бас гэмтэрэг зөрчлөөс өртсөн сэргийлэх, за үеийнгийн дээрлэлт гэдэг яриа таниулгыг хийж байгаа явцдаа сая яг таны асуусан асуултыг бас сурагчдаас асууж ирсэн ахлагын сурагчд. Сурагчид бол яг хаашаа хандах бол сайн мэддэг юм бэл. За бүгд л дуу нэгтэйгээр 108 гэж байна. За гэр бүл хөгжил хамгааллын газар, нийгмийн ажилтан гэдэг эдгэрүүдийг ерөнхийдөө бүгдийг нэрлэж ил. Тэгэхээр ахлагын хүүхдүүдийн хувьд бол хаана хэн хандхаа бол
сайн мэдж байна гэдгийг бол тэндээс бол харагдсан. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ер нь гэр бүлийн одоо хүчирхийлүүлдэг зөрчил, гэмт хэргийн гарал нэмэгдэж байна гэж байна шүү дээ. Ер нь бууруулахын тулд ямар арга хэмжээнүүдийг та бүхэн бас холбогдох байгууллагаттай хамтран авч хэрэгжүүлж байгаа вэ? За тус прокурорын газраас бол судалгаан дээр тулгуурлан за холбогдогчдынхоо наривчлсан мэдээлэл гаргадаг байна. Судалгаан дээр үндэслэн байгууллага за баг хороодууд дээр ер нь сургалт яриа таниулгыг тодорхой хугацаанд зохион байгуулдаг. Тэгэхээр цаашдаа үе шаттайгаар сургалтаа чанаржуулаад дараагийн байгууллагатай ерөөд орохоор төлөвлөн ажиллаж байгаа. EV гээд энэ нэг сарын хугацаанд үргэлжлэнэ. Гэхдээ одоо цаашдаа ч гэсэн та бүхэн гэмтэргээс урьдчилан сэргийлэх тодорхой ажлуудыг хийгээ явах тийм ээ. Аяны хүрээнд ер нь өөр онцлог ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ? За аяны хүрээнд бол бид 13 ажил төлөвлөсөн байж байгаа. За үүнээс онцлог ажил гэвэл одоо Багнуур дүүргийн иргэдийг нийтэд нь хамруулсан нээлттэй хаалганы өдрийг төрийн болон төрийн бус байгууллага за байгууллага аж ахуйн нэгжүүдтэй хамтарсан байдлаар зохион байгуулах. За мөн сургуулийн сурагчдын дунд за дивжээ тэмцээн зохион байгуулах. За энэ маань бол хүүхдүүд өөрсдөө хууль судлах. Энэ гэмтрэг зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ гэдэг арга замыг өөрсдөр нь илүү судлуулах нь үр дүнтэй арга юм болов гэдэг байдлаар энэ тэмцээнийг өргөдөө зохион байгуулахаар төлөвлөсөн. Дээр нь яриа таниулгын ажлууд ч гэсэн үргэлжлэн явах бах тийм ээ. За нийт 26 байгууллагт яриа таниулга хийхээр төлөвлөгөө гаргасан байж байгаа. За тэгэхээр энэ 26 байгууллагата прокурорын зүгээрс бол яг тухайн байгууллагт нь тохирсон сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөд байж байгаа. За тэгэхээр подкастын төгсгөлд те EV нөлөөллийн энэ аян арга хэмжээний зорж байгаа үр дүн бас хэлж өгөхгүй юу? За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлүүлдэг зөрчил за хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмтэрэг за хүүхдийн эрхийг зөрчих зөрчлүүд бол дийлэх байна гэж хэлсэн. Тэгэхээр гэр бүл гэдэг бол та бидний хувьд бол хамгийн нандин зүйл. За энийг хамгаалах ёстой хүн бол та би өөрөө байж байгаа ёстой. За мөн хүүхэд гэдэг бол хамгийн одоо би гэр бүлийн хувьд бол аз жаргал за хамгийн сайхан үнд зүйл байдаг. Тэр үнд зүйлийг тэр сайхан гэрэл гээгээ битгий унтраагаа чи гэж уриалахыг хүсэж байна. За энэ аян маань 2024 оны 10 сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжлэнэ. За тэгэхээр үзэг сонсогч нартаа EV-ийг эрхэмлэж илгэмсэг дотн харилцахыг Багнуур дүүргийн прокурорын газраас уриалж байна. За баярлалаа. Подкастын 175 дахь дугаарт оролцож энэ гэр бүлийн хүчирхийлэл, зам эрүүл мэндийн эсрэг гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныхаа талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Подкастын шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Подкасттай холбоотой санал хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газрын олон нийтэд харилцах албанд ирүүлээрэй.